дараагийн мэдээг танилцуулъя. За өмнөд Солонгостой холбоотой за ялангуяа хүүхдийг олноор өвчлүүлсэнтэй холбоотой хүний эрхийн томоохон зөрчил илэрсэн байж болзошгүй ийм тайлан гарсан байна. За үүнтэй холбоотойгоор бол засгийн газар тухайн асуудалд бол хариуцлага хүлээх ёстой, ард иргэдээс уучлал хүргэх ёстой гэсэн ийм мэдээллийг бол хүний эрх иргэний нийгэм байгууллагууд шаардаж байгаа юм байна. За бүгд нарийн Солонгос улсын хувьд бол дэлхийн 2 дугаар дайны дараа эдийн засаг нь маш хүнд ийм байдалтай байсан. За ингээд 50-аад оноос хойш бол маш олон хүүхдийг бол гадны орнуудад үрчлүүлсэн. За дийлийнх нь бол барууны орнуудад үрчлэгдсэн ийм байдал байдаг юм байна. За Солонгос улсын хэрэгжүүлсэн энэхүү одоо олноор хүүхэд хэрэгжүүлэх ийм хөтөлбөр бол үрчлүүлэх хөтөлбөр хэрэгжсэн. За үүнд бол нийтдээ хөтөлбөрийн хүрээнд 170 мянган хүүхдийг бол гадагшаа үрчлүүлэх ийм үйл явдал болсон юм байна. За энэ одоо тайлантай холбоотой хүний эрхийн зөрчлийг нь бол харсан энэ тайлны мэдээллээр бол хүүхдийг бөөнөр нь баг экспортлох байдлаар бол ийм нөхцөл байдал үүссэн. За үүндээ бол эцэг эхчүүдийг заллин мэхлэх хуурамч бүртгэл мэдээлэл за зарим тохиолдолд бол хүүхдийг албадан одоо үрчлүүлэх ийм тохиолдол хүртэл гарсан гэдгийг бол онцолж байгаа. За тухайн асуудалтай холбоотойгоор судалгаа хийсэн. За энэ хүрээнд бол нийтдээ 1964-өөс 1999 оны хооронд үрчлүүлэгдсэн 367 хүүхдийн бол үрчлэх үйл явцад нь бол судалгаа хийхэд бол хуурамч одоо зөв бус байдлаар бол хандсан ийм байдал бол илэрсэн. За одоогийн байдлаар 100 орчим одоо үрчлүүлэх өргөдөл дүн шинжилгээ хийхэд бол 56 үрчлэн авсан иргэний одоо хүний эрхийн зөрчил болсон байгаа нь бол харагдсан. За тус хороо бол бусад хэрэгүүдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. За мөрдөн шалгалтын үйл ажиллагаа бол 5 дугаар сард дуусах ёстой юм байна. За ер нь бол Солонгосын дайны дараа бол Солонгос тухайн үедээ дэлхийн хамгийн ядуу улсын нэгэнд бол тооцогдож байсан. Тийм учраас бол дотроо олон одоо өнчирсэн хүүхдүүдийг үрчлэн авах хүмүүс бол төдийлөн байгаагүй. Тийм учраас бол гадагшаа үрчлүүлэх ийм хуулийн одоо заалтуудыг бол хууль тогтоомжиндоо бий болгосон. Ингэснээр бол хувийн агентлагуудаар дамжуулан цаашдаа бол олон улсад бол маш олон хүүхдийг бол үрчлүүлсэн. За энэ үедээ бол маш том алдаа гаргасан. За энэ бол хяналт удирдлагын тогтолцоо огт байгаагүй доголдол гарсан. Эннээс болоод бол олон тооны хүний эрхийн зөрчил алдаа дутагдал бол гарсан. За энэ дээр бол зарим гадны агентлагууд бол бүр хүүхд үрчлэх тодорхой квот тоог бол сар болгон тогтоодог байсан. За ингээд квотондоо хүрэхгүй байхын тулд байх юм бол албатлагаар хүүхдүүдийг бол үрчлэх одоо энэ үйл явцад бол үрчлүүлдэг түүнийг албатан оролцуулах юм үйл явдал бол хүртэл гарч байсан. За дээрэс нь бол төлбөрийн талаар бол засгийн газараас ямар нэгэн зохицуулт тогтоож өгөөгүй учраас Солонгосын агентлагууд бол хүүхдийг үрчлүүлсэнтэй холбоотой их хэмжээний мөнгө хурааж за зарим хүүхдээс нь бол хандив шаардсан. За өөрөөр хэлбэл бараг энэ хүүхэд үрчлүүлэх хөтөлбөрөөс ашиг хийх байдлаар бол ажилласан хүний эрхийн одоо томоохон зөрчил байсан. За зарим тохиолдолд бол төрсөн ихээс нь зохих ёсны зөвшөөрөл авалгүйгээр хүүхдийг үрчлэн авах. За үрчилж авсан хүүхдэд нь бол тодорхой хяналт тавихгүй ямар одоо гэр бүлд үрчлэгдэж байгаа талаар огт хяналт тавихгүйгээр хүүхдүүдийг үрчлүүлж байсан. За үүнтэй холбоотойгоор бол хүүхдүүд бол үрчилсэн гэр бүлдээ хүний эрхийн зөрчилд өртөх ийм асуудлууд гарсан. За мөн хүүхдүүдийг бол хаягдсан үрчлүүлэгдсэн мэт харагдуулахын тулд хуурамч мэдээлэлүүд бүрдүүлж хүүхдүүдийг бол санаатаагаар буруу одоо мэдээлэлээр үндэслэж үрчлүүлэх ийм үйл явцыг бол гаргасан байна. За энэс болоод бол маш олон хүүхдээ бол тухайн нөхцөл байдалд бол хохирогч болж үлдсэн. За үүнтэй холбоотойгоор бол зарим хүмүүс олон нийтийн өмнө гарч өөрийнхөө туулсан одоо энэ үрчилсэн гэр бүлд одоо хэрхэн амьдарч байсан тухай бодит мэдээллүүдийг олон нийтэд бол цацаж байгаа. За үүнтэй холбоотойгоор ч гэсэн Солонгосын олон нийтэд бол тодорхой кино, баримтат кинонуудыг ч гэсэн олноор гарч энэ хүний эрхийн зөрчил бол гарч байсан гэдгийг бол тодорхой баримт кейсээр бол нотолж байгаа. За одоо бол хүний эрхийн байгууллагуудаас гол санаа одоо шаардаж байгаа зүйл нь бол засгийн газрын зүгээс энэ үрчлүүлэгдсэн үйл ажиллагаанд алдаа дутагдал байсныг хүлээн зөвшөөрч олон энд одоо хохирсон гэр бүл хүүхдүүдээс бол уучлалт гуйх энэ зөвлөмжүүдийг гаргаж байгаа. Цаашдаа бол хэрвээ энэ олон улсад бол Солонгосын иргэдийн хүүхдийг үрчлүүлэх тохиолдолд бол олон улсын стандарт дүрм журам за зохих хяналт шалгалтыг тавьж ажиллах гэдгийг бол засгийн газарт зөвлөмж болгож иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрхийн байгууллагууд шаардаж зөвлөж байгаа юм байна.